За шинэ Big Sis advice бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн миний тайдтай гоё ярилцмаар байгаа юм гэх юм бол яаж юм өөрийнхөө тав тухтай орчин өөрөө байх вэ гэдэг дээр ярилцъя гэж бодлоо. Тэг юм safe place те юм аюулгүй тайван орчин хүм болгоно хэрэгтэй. Тэгээд бидний хамгийн аюулгүй байх ёстой байдаг тэр чухал орон зай бол бидний өөрийн бие юм шиг байгаа юм. Бид нар өөрөө өөрсөндөө хамгийн тэр тайван аюулгүй орчин байх ёстой. Гэхдээ маш олон тохиолдолд бид нар өөрөөсдийнхөө тайван орон зайд байж чадахгүй, өөрөө өөрийгөө улам тухгүй болгодог тийм тохиолдол зөндөө байдаг. За тэгээ энэ талбар дээр бол би тийм өөрөө төгс хүн биш, би энэ дээр ч гэсэн суралцаж явж байгаа. Тэгээ би бас өөрөө өөрийгөө аягүй тав тухгүй болгодог байсан юм бэлээ. Өмнө ингээ бодоод хахад ерөн сүүлийн жилүүдэд би мэдрэлийн үе шатыг аягүй өрчимтэй даван туулж байгаа. Тэгээ энийг ерөн Big Sis advice-уудаар би зөндөө хэлдэг. Healing process те мэдрэлийн процессыг ингээ даван туулж хахад бас энэ тал дээрээ жоохон ч гэсэн сайжирч чадсан. Тэгээ таад өнөөдөр тэр талаараа хуваалцъя. За тэгээ Big Sis advice бол би яг юм хөөрхөн дүүдээ зөвлөж байгаа юм шиг зөвлөж ярьдаг контент байгаа шүү. Тэгэхээр таад маань гоё авах гэхийн ухаанаар хандаад яваарай. За ер нь бол ингээд гадны бүх бит өөр гэсэн variable-ууд байгаа даахгүй юу. Тэгээ тэр variable болгон ингээ өөрчлөгдөж болно, хувьсаж болно тий. Тэрэнд чамд ямар ч контрол байхгүй. За чи нэг юм 5 найзтай байлаа гэж бодъё. Тэр 5 найздаа чи нэг мэдээ дуулгалаа. Тэр 5 найз чинь тавуулаа өөрөөр тэрэнд хариу өгнө тийм үү? Тэр тавуулаа өөрөөр реакцлна. Тэр 5 реакцийг бид нар контролдох ямар ч боломж байхгүй тий. Чи контролдох ямар ч боломж байхгүй. Чи гадуур ингээ алхаа явж илаа. За чи эхлэлгүүрээс баруун дөрвөн зам хүртэл ингээ алхахлаа. Тэр дунд чамд ямар ч асуудал тохирч болно тий. За магадгүй ингээд чи халтраад унж болно. За магадгүй ингээд нэг хүн чамайг ингээд сураантай урд урчин гарахтаа магадгүй дайрчиж магадгүй. За магадгүй чи нэг хулгайд өртөж магадгүй. За магадгүй чи таньдаг хүнтэйгээ таарч магадгүй. Магадгүй чи нэг найзтайгаа таарч магадгүй. Эсвэл чи нэг хүнтэй муудалцаж магадгүй. Тэг нэг хүнтэй танилцаа сайн найзуулж магадгүй. Тэр дунд ингээд зөндөө олон үйл явдал өрнө штэ тий. Тэр болгоныг яг үндэ чамд ямар ч контрол байхгүй гэдээ чи тэр болгоныг яаж үйл явдал өрнөх чамд ямар ч контрол байхгүй. Харин чамд юу контрол байгаа вэ гэхээр чи эргүүлээд яаж тэр тухайн зүйлд хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг дээр чамд 100% контрол байгаа. Тэгэхээр амьдралд ингээд зөндөө олон асуудал гарна заяа. Ер нь бол хаалгаар гараал яваал ингээд зөндөө асуудал үүсгэх ингээд тэр бүх үе таалгыг бид нар нээж өгч байгаа шүү дээ. Зөндөө олон конфликт гарна, бэрхшээл тулгарна. Тэгээ тэр болгоныг бид нар нэг контролтой дэж чадахгүй. Гэхдээ бид нар өөрсдийнхөө яаж тэрэнд хариу үйлдэл үзүүлэх, тэрэнд яаж сэтгэл санаагаа чиглүүлж бодох, ямар бодол бодохоо хүртэл бид нар контролж чадна. Тэгэхээр эргээд нөгөө нэг чамайг тайвшруулж чадах, чамд тэр тайван орон зайг олгох хүн чинь чи өөрөө л байгаа байхгүй юу? Чи өөрөө. За яг хөө мэдээ чиний дотны хэд хүмүүс байж болно те, чамд ингээ гоё тайван амаар амгалан мэдрэмж өгдөг. Азтай байна тийм хүмүүстэй бол. Гэхдээ тэр хүмүүст ч гэсэн байнга найдаад байж болохгүй шүү дээ. Тэр хүмүүс ч завгүй байж болно, тий ажилдаа байж болно, хол явсан байж болно. Тэгэхээр ямар ч үед чи өдөр дуусаад чи орой орон дээр ихтэй дунтахад чи ганцаараа л унтдаг байхгүй, чи өөрөө өөртөө л үлдэж унтдаг. Тэгэхээр өөрөө өөртөө тайван орон зайг бий болгож өөрөө өөрийнхөө биеийн аюулгүй тэр биеийн байх маш чухал. Ер нь бол чи ингээд гэрлүүгээ харихад гэр чинь маш гоё тайван, гоё дулаан хоолтой, гоё цэвэрхэн тийм байвал гоё үстэй. Тэгэхгүй ингээ гэрлүүгээ ингээ орж ирсэн чинь гэр чинь бүр ингээ төмөр гарцсан юм шиг ингээл хам юмд ингээл ундуу сундуу, ийм докторгүй, ийм хэцүү бол гэртээ хараад хүн амарч чаддгүй тий. Тэгэхээр яг тэр л орон зайг хэдүүлээ өөрөөсдийнхөө биед зохицох хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгэхээр өөрийн safe place байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр сэтгэл санаа хэцүү болох үед өөрөө өөрийгөө тайвшруулж чаддаг. Бусдаас validation хайхаа болох. Бусдын чамайг юу гэж үнэлэхтэй тэрнээс шалтгаалж чи өөрийгөө үнэлдэггүй байх. Тэгээд өөрийгөө орхидоггүй байх. Эдгээр зүйлс аягүй чухал юм санагдсан. За хамгийн эхлэлт нь болохоор ер нь үгүй гэж хэлж сурах гэдгийг дахин сануулмаар байна. Би нэг бол айгүйх яг юм self development бичлэгүүд дээр ярьж исэн. Тэгэхдээ үгүй гэж хэлж сурах чинь дотор айгүй олон төрөлтэй заяа. Ер нь бол та нар бүгдийг уншмаар, бүгдийг ойлгомоор байгаа бол boundaries гэх номыг уншчих. Тэр boundaries гэдэг номыг унших юм бол та нар өөртөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж ойлгоорой. Хувь хүний хөгжлийн номнууд сайн уншчихъя. Яг за энэ зөвлөгөө бол энэ бичлэгээс гадуур зөвлөгөө шүү заяа. Хувь хүний зөвлөгөөний номнууд уншчихъя. Тэндээс ингээд маш их зүйлс ойлгож авдаг. Тэгэхээр би бол чинь boundaries гэдэг номыг уншаад би бүр ингээд
миний тарих бүр ингээд воо болж байсан хгүй. Та хэд маань ч гэсэн тэр номыг илүү уншаарай. За яг энэ бичлэгнийхээ хүрээнд үгүй гэж хэлдэг дээр юу гэж хэлмээр байна гэхээр та өөрөө өөрийгөө тайван байлгах хэрэгтэй хана шүү дээ. Тэгэхээр та тань тухгүй мэдрэмж өгдөг хүмүүстэй уулзах ямар шаардлагагүй. Тухгүй мэдрэмж өгдөг хүмүүстэй найзлах шаардлагагүй. Тухгүй мэдрэмж өгдөг хүмүүсийг сошиал дээр дагах шаардлагагүй. Тухгүй мэдрэмж өгдөг хүмүүсийг дагаад дургуй исэн ч гэсэн сториг нь үзээд постыг ингээ хараад ах шаардлагагүй. Mute хий. Эсвэл unfollow хий. Unfollow хийж болно шүү дээ. Unfollow is so healthy, so normal. Өөрийнхөө дургуй хүмүүстэй ер нь энэ нөө харилцааг айлуулах багасгаад ер нь байхгүй болгож зүгээр заавал ингээд төвчээд амьдрах шаардлагагүй. Маш богинохон амьдралыг ингээд төвчж өнгөрүүлмээргүй ш. Зүгээр л төвчгээ болчих юм бол ингээд төсөөлдөө ингээд төвчдөг юмнуудаа бооцъё. Төвчгээ болчих юм бол та ямар гоё чөлөөлөгдөж юм гоё хөнгөн болж ирэх болоо тий. Тэгэхээр яг ингээд бичиж үзээрэй. За би ингээд амьдралдаа юун дээр ингээд төвчээд яваад байт юм байна тий. За нэг ганц удаагийн төвчээд өнгөрөх бол зүгээр шүү дээ тий. Тэгтээ нэг юм байнгын залгидаг байнгын төвчдөг ер нь юм химнэлэн жоохон ойрхон болдог тийм зүйлс юу вэ? Тэдрийг анзаараад тэдэр нь яг юу вэ гэдэг тэдраас эхлэх нь бас айгүй зүг баг гэж бодож байна. За дараагийн зүйл нь болохоор ганцаардаж сурах. За миний хувьд бол би ганцаардахыг ер нь их сургуультай айгүй их үзчихсэн. Би Ойшогийн хайр эрхчлөө ганцаардал илүү дээ. Тэр номыг уншаад бүр миний тарих бүр өвөө бас болж исэн заяо. Тэр номыг уншаараа манайхаа. Тэр номон дээр бүр ингээд тархи чи ингээд бүр 360 эргүүлээд ингээд базаад мушгаад угаалгын машин нэг гаргаад ирсэн юм шиг харах өнцгөж өөрчилдөг ном заяа. Тэр номон дээр ганцаардахын талаар айгүйх ярьдаг. Ганцаардал ямар гоё талаар айгүйх ярьдаг. Ганцаараа байна гэдэг чинь ганцаардах гэсэн үг ерөөсөө биш. Ганцаардах болон ганцаараа байна хоёр шал өөр ялгаатай. Маш олон хүмүүс дунд оршдог мөртлөө хүрээлэлтэй найзуудтай ийм мөртлөө ганцаарддаг хүмүүс байна. Эсвэргээрээ нөх олон найзгүй, хүрээлэлгүй, хамт олонгүй мөртлөө ганцаарддаг хүмүүс бас байна. Тэгэхээр яг энэ ганцаараа л үлдчих юм бол би ганцаардна гэдэг энэ хоёр чинь юм тэнцүү ойлголт биш шүү. Тэгээ ганцаараа байх маш олон давуу талтай. Тэгвэл би энэ бичлэгэн дээр ганцаараа байхын давуу талыг ярихгүй, ганцаардаж сурах талаар илүү ярмаар байна. Тэр ганцаардахын тулд хэдүүлээ ганцаараа байхдаа яг ингээд мөчийг enjoy-тэй сур. Ганцаараа ингээд гэртээ байж байхдаа утсаа заавал ухаалтай хин нэгний сториг хараад реплайдал хин нэгэнтэй ингээ байнга чаталж явах биш. Байнга хин нэгэнтэй ингээ уцаар ярьж авах хэрэгтэй биш. Байнга хин нэгэнтэй юм уулзах төлөвлөгөөтэй биш. Ямар ч төлөвлөгөөгүй байж сур. Ямар ч хин нэгэнтэй уулзах төлөвлөгөөгүй. Би нэг хэсэг юм болцсон юм бүр юм 7 хоног болго юм хүмүүстэй уулзах хэрэгтэй болсон. Тэг ингээд хүмүүсийн уулз бүр юм жагсаалт гарцсан ч үлээ нэг хэсэг. Уулзаж амжаагүй мөртлөө уулзна гэд хэлсэн байгаа хүмүүс. Тэг тэр нэг бүр айгүйх ядраажсэн байхгүй. Тэг би за ерөөсөө хинтэйч уулзахгүй явж үзье. Ер нь ямар хэрэг байгаа. Би тэрнээс ингээд улам ядраад ингээд байгаа бол би яагаад энийг ингээд бүр ингээд ажлын юм жагсаалт болчихсон яваад байгаа юм бэ тий. Тэгээд би бүр одоо хинтээж уулзах төлөвлөгөө гаргадгүй. Ер нь бол яг ингээд уулзмаар надад үнэхээр тийм гоё meaningful харилцаануудаа бол мэдээж уулзаад ингээд явна. Гэтэ нэг юм мөнхийн хүнтэй уулзах хэвээр тий нэг юм catch up хийх хэвээр хамтдаа цагийг өнгөрүүлэх хэвээр гэсэн тийм юм надад байхгүй. Тэр бол надад амар таалагддаг. Тэг ганцаараа байгаа хүмүүс нөгөө за өнөөдөр хинтээ уулзах эсвэл нэг хүнтэй заавал уулзч ч юм уу эсвэл ингээд нэг хүнтэй заавал нэг юм найзалж ийж ганцаараа биш юм шиг бас мэдрэмж аваад байдаг баг. Тийм бол биш шүү дээ. Яг юм ганцаараа ингээд байж захтаа кофегоо ингээд зүгээр амар гоё ууж болно шүү дээ. Тэг заавал хүнтэй хамт кофе уух шаардлагагүй. Энэ амар энгийн хэрнээ амар гоё заяа. Нэг юм кофе уух уу гэж найзуудтайгаа уулздаг шүү дээ. Тэг ингээд кофе уугаа гоё ярилцдаг. Тэр бас байж болно. Ер нь бол би харилцааг огт устдаг гээгүй шүү. Харилцаа бол хүний амьдралыг аз жаргалтай болгодог баг хамгийн чухал индикатор гэдээ бүр судалгаа гарсан байдаг шүү дээ. Миний зүр хэлгээд байгаа санаа нь харилцааг 100% ингээд амьдралаа ингээд өөрчлөж болохгүй. Ганцаараа байх тэр орон зайг ч гэсэн гаргах хэрэгтэй гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр кофе уугаа суухтаа заавал нэг найзаа дуудаж нэг найзтайгаа хамт кофе уух биш. Зүгээр ингээд ганцаараа кофе шоп утсаа оролдохгүйгээр алсыг ширтээд суугаад кофе уугаад үзээрэй. Эсвэл ном уншингаа кофе уугаад үз. Эсвэл зүгээр гоё тэмдэглэл хөтлөнгөө кофе уугаад үз. Одоо ингээд утсаа ингээд оролцохоор бид нар дахиад тархиа хүүхэлтэй нөгөө нэг утсан хүүхэлтэй байдаг шүү дээ. Утсан хүүхэлтэй чи ингээд бүх талаас нь ингээд хөдөлгөөд идэв штэ. Утсаа орлоод сошиал ухчихаар бидний тарих яг тийм утсан хүүхэлтэй шиг болчихж байгаа байхгүй. Өөрөө юм бодох хүчгүй, юм гоё энгийн органикаараа юм бодохгүй. Зүгээр л ингээд цаанаас нь бидний юу бодох, юу харах, юунд реакцлахыг ингээд кодлоо зүгээр ингээд бид нар яг юм робот болчихж байгаа байхгүй юу. Brain washed заяа. Тэгэхээр утаснасаа хол зүгээр ингээд байгаль руу ширтээд хүмүүс people watching хийлтэй те. Гоё ном уншаад кофе зүгээр гоё алхахтаа заавал дуу сонсох биш. Нэг юмд ийм
уцаар ярьж биш, подкаст сонсож биш, зүгээр л байгалийн чимээ сонсоод алхая. Зүгээр л ингээд амьдралын энэ бодит амьдралын чимээг сонсож алхая. Яг юм тиймэрхүү мэдрэмжүүдээс бид нар амар холдчихсон. Тэгээ тийм мэдрэмжтэй ойр байхаар бидний тарих айгу амардаг, тайвширдаг, бие мах бод гоё ингээд хэмнэлэн айгу зүв болж ирдэг тий. Та нар ингээм амар төгшөөд идэг үү, ингээ зүгээр алхаж яхад ингээл амар төгшөөл тий, нэг юм руу яараал, тэгэл ингээл сандраал, ингээл яг нэг хоолгон дээр нэг юм гарч ирээд байгаа юм шиг, эсвэл ингээ зүрх амар хурдан дэлсээл тий, ингээл нэг ингээ анзаарангут ингээд мөр зүр ингээл амар чангарцаа ингээд ирүү мөрөө жоохон зуулттай гар мар ингээд жоохон хүүтэн үлс ингээ асарцсан ч юм уу, ингээ яваад байгаа бол аюу өндөр төгшөөртэй явж гин гэсэн үг байхгүй, аюу өндөр anxietyтэй явж гин. Тэгэхээр тэр чинь яаж юм гэхээр дал тухамсартай бие физиологидоо яг юм тайван амрах юм байгалийн natural inflow-ийг руу орох боломж олохгүй, байгаан гадны юмар ингээ хооллоод байна гэсэн үг. Ямар ч юм дундын зүгээр юм тайван цэвэрхэн бодох бодол олохгүй. Тийм учраас уцаа бага оролтоод яг тийм энгийн мөчүүдийг enjoy хийх гэж үзээрэй, ганцаараа байх. За дараа нь болохоор ингээ өөртөөгөө ярилцаж сурмаар байна хэдүүлээ. Өөртөөгөө ярилцаж сурна гэдэг нь айгүй олон зүйлсээс таныг ингээд гоё хөнгөвчлөдөг. Жишээ нь ингээд өөртөөгөө ярьж сураагүй хүн заавал хэн нэгэнтэй ярьж иж өөрийгөө ойлгодог. Тэр хүнтэйгээ яриад тэр хүн ингээ бодлын тийм ээ чи зөв бодож байна. Наа чин тийм байна гэж хэлгээс нааш өөртөө эргэлзээд байдаг. Тэгэхээр байнга өөртөө эргэлзээд байгаа бол ямар хэцүү вэ те. Тэр чинь ингээд шийдвэр гаргаж чадахгүй, өөрийнхөө гаргасан шийдвэрт эсвэл сэтгэл ханамжтай байж чадахгүй, байнга ингээд асуултын тэмдэг өөртөө тавиад ахаар хүн айгүй ядарч идэг. Тэгээ бид нар ингээ ядарна гэхээр дандаа махан биеийн ядралтуудыг ингээ бодоод идэг. Яг үнэндээ тархиараа сэтгэл зүгээр айгүй ядарч явж идэг. Тэгээ тэр нь бидний одоо махан биед нөлөөлдөг байхгүй юу? Одоо юу гэдэг ингээ гинт ингээл нурууч өвддөг болж ирээл те. Эсвэл ингээл одоо бие чинь чилээл, үе мөрч өвдөөл, толгоо өвдөөл, унтаж чадахгүй гэд ингээд байгаа чинь магадгүй та ингээл нэг амар махан биеийн хүнд хүчээр ажил хийгээд ядраад байгаа биш. Таны тархи маш их ядраад тэгээ та тархич нь айгүй их юм хортой байдлаар өөрийгөө ядраасаар агаад таны бие дээр илэрч бас магадгүй. Ер нь бол your body never lies гэдэг үг байгаа шүү дээ. Body never lies. Таны эрүүл мэнд, таны бие физиологи танд хизээж худлаа ярихгүй. Та юу идэнэ? Тэ яаж хоолно? Таны арьсан дээр шууд гарч ирдэг те, мэдэгддэг. Тэрнтэй адилхан таны тархи сэтгэл зүй ямар байна? Ерөөс таны биений нэг хэсэг өвдөөл эхлэх байхгүй юу? Тэгээ таны body бүр яг тоолоод байж идэг гэж үг өгдөө шүү дээ тий. Your body never lose count гэдэг. Тэгэхээр та өөрийгөө худлаа яриа явж болно. Гэхдээ таны махан бие таны худлаа ярьсан ямар ч хамаагүй. Та өөрийгөө зүгээр ингээд ингэ яваад иж болно. Тэгээ таны махан бие тэр худлаа ярьж ингэж өнгөрөхөж ерөөс тоохгүй шууд бие дээр илрүүлдэг байхгүй. Бүр ингэ шууд би ингэ дийлэхгүй байна, өвдөд байна, энд өвдөд байна. Сэтгэл санаа наад бодол чинь намайг бүр ингэж амир өвдөх чинь гэл илгч өвдөд эхэлдэг. Ходоод ч өвдөд эхэлдэг тий, зүрхч өвдөд эхэлдэг. Тэгэхээр нөө өөрийнхөө бодолд ингээд гой тайван байж чадахгүй, дандаа ингээ хүнээс хэдүүлээ юм асуугаад ч юм ингээ хин нэгний бодол, хин нэгний үзэл бодол дээр үндэслэж одоо өөрийнхөө үндсэнийг ингээд тогтоодог, өөрийнхөө бодлыг зөвтгдөг, өөрийнхөө шийдвэрийг гаргадаг бол тодорхой хэмжээнд байж болно. Хүнээс зөвлөгөө аваад гоё те ментортой ч юм уу найзтайгаа ярилцаж болно. Гэхдээ таны амьдралын одоо яаж амьдралаа удирддаг дийлэн хувийн тийм болчоор энэ айгу хортод цикл болоод ирж байгаа байхгүй. Айгу ядраадаг цикл гэсэн. Тэгэхээр тайлбарлах өөртөөгөө ярилцаад өөрөө өөрийнхөө шийдвэрт итгэдэг ч юм уу, өөрийнхөө ингээд бодолд хандж чаддаг те. Заавал ингээд өөрийнхөө бодол хэрэглэсээд байхгүй. За тэрнээс асууж иж би яг ингээд санаа амарна биш. Зүгээр л таны бодол тийм учраас та түүнд итгэж байна гэдэг. Иймэрхүү байдлаар өөрийгөө бас ингээд трейн хийж эхлэх чухал юм бэлээ. Би бол одоо high school дэх сургуулийн ихэнх үеүүдэд нэг аягүй сайн найзтайс юм аа. Тэгээ сайн найзаас аягүй их юм асуудаг. Бараг амьдралынхаа бүх юмыг асуудаг байсан. Тэгээд тэр маань ч гэсэн тэгдэг. Ер нь ингээд аягүй хөөрхөн найзууд тэгээд тэр охиныг буруу ахгүй, миний ч нэг буруу ахгүй л тэр үед угаасаа л ингээд өсвөр насны хүүхдүүд чинь найз хамгийн чухал байдаг. Тэгээ гэр бүлээс л чухал. Тэгээд тэр найзаас ингээд аягүй их юм ингээд асуудаг, зөвлөлтөж ярилцдаг. Тэгээ өөрөө ерөөсөө шийдвэр гаргаж чаддаг. Өөрийнхөө бодолд ч итгэдэггүй. Яг тэр найз маань ингээд validate хийж би ингээд гэж тавьширдаг болсон байсан заяа. Тэгээд тэр найзтайгаа яагаад ч юм жоохон хөндөрөөд нэг тэгж бас найзлахаа болоод ингээд ирсэн. Тэгээд би ч завгүй болоод тэр маань ч завгүй болоод ингээд ирсэн чинь яахын аргагүй би ингээд ганцаар олж ирж байгаа байхгүй. Тэгээ бодлоо ингээд өөрөө ингээд гаргаад ингээд явсан чинь бас айгүй амар санагдсан надад. Тэгэхээр та хэд бас энийг туршиж үзээрэй. Нэг юм өмнөх болон дараах нь айгүй танарт мэдрэгдэнэ. За өөртөөгөө ярих дээр тип зааж өгье заяа. Зүгээр л ингээд бодлоо бич. Би саяхан how to reset your life гэд бичлэг хийсэн маа тэрийг үзээрэй за. Зүгээр л ингээд гоё бодлоо урсгаад бичиж болно. Тойл руу харж байгаа ярьж болно. Өөртөөгөө гоё ярилцаад үзээрэй. За сүүлд хэлмээр байгаа point нь бол энэ амьдралд хамгийн удаан чамтай амьдрах хүн бол чи. Хизээж чамайг орхиод явахгүй хүн бол чи. Ямар ч үед чамайг хүлээн зөвшөөрөх хүн бол
чи өөрөө юм аа. Тэгэхээр өөртөө зөөлөн хандаач. Өөрийгөө хайрлаач. Өөртөө бити хатуу бай. Өөрийгөө уучил. Чамайг хизээж орхихгүй ганц хүн бол чи өөрөө юм. Тийм учраас та хоёрын харилцаа хамгийн чухал харилцаа байхгүй юу? Ер нь бол ингээд найз охин, найз залуу, найзууд те эхнэр нөхөр хүүхэд гэл зөнд хоолой харилцаа. Тэд нар маш чухал. Гэхдээ хамгийн энэ амьдралд ингээ удаан харилцаж амьдрах хүн чинь өөрөө гэдэгтэй. Тэгэхээр тэр харилцаа чинь хамгийн чухал үстэй. Тэгэхээр яг тэр харилцаан дээрээ өнөөдрөөс эхлээд та анхаарад яг тэр харилцаагаа маш гоё эрүүл хайр дүрэн байх дээр анхаараарай. Өөртөө бити муухай үг хэлжээ, өөрийгөө бити ингээ доош нь татчихъя, өөрийгөө хайрлжээ. Тийм ээ, яг таны тэр дотор нэг жоохон охин байгаа, эсвэл жоохон хөвгүүн байгаа гэдээ өөрийнхөө нэг юм 5 насны хувилбараар өөрийгөө төсөөлчихгүй юу? Өөрийнхөө бага насыг та хэдэн насаар төсөөлж чадж дээ те. Тэр насныхаа хувилбараар та өөрийгөө төсөөлж. Тэгээ тэр охинтойгоо ч юм уу тэр хөвгүүнтэй та ингээ өдрө болгон яг урдаа зусаж жагаад чи арчаагүй амтан те. Чи олстой хэний ч тоохгүй. Чи муухай, чи царай муутай, чи бүдүүн, чи ийм, чи алдаа хийсэн, чи арчаагүй, чи ийм. Тэгээ чи амжилтанд хүрч чадахгүй чи юм ингээд тагаатай яг адилхан байхгүй. Тэгэхээр та өөрийнхөө 5 6 насны тийм хувилбар руу яг одоо очиод тэгжилж чадах уу? Та өөрийнхөө байтугай өөр ямар ч тийм хүүхэд рүү тэгжилж чадахгүй үстэй. Та ямар ч хүүхэд рүү харсан тэр хүүхдийг тэрвэрээ тавья гэж бодно. Та тэр хүүхдэд сайхан үг хэлье гэж бодно. Та тэр хүүхдийг сонсхийг хичээн. Тэгэхээр яг л тэр харилцаа л байхгүй. Бид нар нөгөө нэг яг юм махан биеэрээ ингээд нөгөө нэг өөртөө ч харилцах та өөрөө ингээд гаднад ч харагдахгүй байгаа учраас ингээд жоохон төсөөлөхөд бэрхвэдэг байж магадгүй. Гэхдээ яг төсөөлөх юм бол яг л тийм байхгүй. 5 6 настай өөрийнхөө хувилбартаа та яаж ярих вэ? Гэл хайрлал тий ихрэлэл чистэ хөөх юм а чистэ мундаг юм а тий чиний ямар ч гаргасан алдааг би уучлж байна. Энэ бол чиний буруу биш тий. Магадгүй эргэн тойрны чинь том хүмүүсийн буруу байсан. Хоёлаа энэ амьдралыг ингээ маш гоё амьдрна. Би үргэлж чамтай хамт би эзэж чамайг орхихгүй. Хоёлаа хамтдаа шүү чи ганцаараа биш. Чи чаднаа гэл тий тэр гоё үгнүүдийг хэлнэ үсттэй. Тэгэхээр та өөртөө ярилцсан гэдэг чинь яг тэр үгнүүдийг л өөртөө хэлэх байхгүй. Яг өөрийнхөө бага насны хувилбарыг яг үүдс чи хараа сууж ин гэж төсөөлөөд та ярих гад үзээрэй. Бүр ингээд шууд урсаал баг уйлаад эхэлж магадгүй дээ. За ингээд юм бичлэгээ энэ хүрээд өндөрлөө. Тэгээд дараагийнхаа Big Sister Advice хүртлээ. Түр баяртай.